одоо адууны мах иддгүй яагаад ч одоо тэгээд одоо нөгөө шүтж байгаа амтнаа идэх одоо хайшаа чи ингээд нэг өөрөөт нэг тийм юм үүсээд идэв. Сүрдмээр сонсогчийн тоомоог нь одоо сонсгорч одоо 10,000 морь гэсэн пүүч одоо талаар нэг юм болно гэж одоо гамболтой нэг Түмэн мөлбний их чигсаалын нэгэн зоотыг ахалж оролцсон хэмээн урьж байна. Санамсаргүй амар дут шагнал гэх юм уу, урилга гэх юм уу, хариуцлага гэх юм уу мундаг юм аглаа. За ямар ч ийсэн гоё босоо Монгол бичгээр бичсэн. Тэрсэн би моринд айгуу тагтай л да. Айхтар уйж моёж одоо яадаг ч гэсэн морийг их шүтд Монгол хэл хэмждэг. Мори унах их дуртай. Гоё юм байна. Тэгээд одоо амар том дүр өгсөн ба шүү дээ. Сүрдмээр сонсогчийн тоомоог нь одоо сонсгорч одоо 10,000 морь гэсэн тийм пүүч одоо талаар нэг юм болно гэж одоо нөөстэй ямар ч ер нь энэ одоо эртээр үеийн түүхэн кинонуудад ийм хэмжээний морь оролцох нь байтугай тийм зураглалч болж байгаагүй бах гэж би зүгээр таамаглаж байна. Ямар ч байсан тэр их сүртэй юм болж би зүгээр хальт сонссон л да энэ булангийн орнуудаас Катар энэ араб марабын орнуудаас нэлээх олон бас том шейхүүдийн гэр бүлүүд шейхүүдэд нэг гэр бүлээрээ том бас тийм угсаа одонтой улсууд морь шонхор бас бидэртэй адилхан хүндэлдэг шүтдэг улсууд ирж ийн гэсэн. Тэгэхээр бас тэрийг бол би тэр утгаараа их л одоо том хүндтэй олон улсад бас аль хэзээний сонсогдоод явж байгаа үйл ажиллагаа гэж хэлж байна. Санаанаас гардгүй хайлттай ямар морь байсан бэ? Яг санаанаас гардгүй хайлттай гэсэн тийм юм байхгүй. Ер нь бол би бол яг хүн өөрийнхөө л ойлгодог те би ч бас яг нэг хотод төрж ирсэн үг болохоор яг адуун дээр төдийлөн баг насандаа ойрхон өсч. Яг нэг хотод дээрээс тээврийн жолоочийн гар дээр өссөн хөвгт чинь багасаа л машин хэрэгтэй ойрхон өссөн. Тийм хөвгт. Зүгээр яг Монгол хүмүүс цаанаас яг тэгдэм билээ. Би одоо ингээд насын хугацсан моринд их хайртай болоод жилээс жил морийг тэр утгаараа ч гэсэн миний өөрийн дотоод өнөрч гэсэн одоо одоо адууны мах иддгүй яагаад ч одоо тэгээд одоо нөгөө шүтж байгаа амтнаа идэх одоо хайшаа чи ингээд нэг өөрөөт нэг тийм юм үүсээд идэв. Тэгээд одоо бас морьч одоо бас яг нөгөө хиймөр гэдэг утгаараа ч тэгээд одоо тэгээд альч дэлхийн түүхэнд ус орны хол үүргийг үүсгэжсэн. Хүнд хамгийн ойрхон мундаг тэр сүр хүч ялтай явчтай юм чи морь хийсэн шүү дээ. Тэгээд одоо хүн бол одоо нэгэнтэй байгалийн өөрөө бүтээгдэхүүн. Хүний хамгийн ойрхон ойлголцдог хамгийн үнж хамгийн сайхан мэдрэмж авдаг. Цаанаа нэг гоё энергитэй юм шиг санагддаг шүү дээ. Морь их сайхан санагддаг. Тэврээд илээд станага сайхан ингээд дээр нь унаад хайрлаад ингээд их сайхан санагдав. Морь тэгээ сүртэй шүү дээ. Сайхан болоо сайхан. Социализмын уран сайхны киногоор найрамдлал хамтын ажиллагаагаа ойлгодог. Одод түүхэн дээрээ бол одоо 9 ерөнхий сайдын буудаад алдсан төр нийгмийн хамаг зүтгэлтнүүдийн нэгдсэн одоо алтан ургийн тэр шигээр нь хятадсан одоо тэр байтугай өөрсдийнхөө одоо язгууртан, эрдэмтэн, сэхэтэн тэр Николай II хааныгаа хүртэл гэр бүлээр нь 5 хүүхэдтэй бүр нялх хүүхдийн тэрвэрлж байгаа буудаад алдсан ийм л одоо түүхэн гол бидний явж ирсэн шүү дээ. Тэр одоо буруу цаг үед нөгөө л дэлхийн 2 дугаар дайны цаг үед бид нар одоо хамгийн өнгөтэй үедээ хамгийн шилдэг сайхан морьдуудаа одоо фронтод ачуулж ингээл бараг л нэг өнгөтэй үедээ нэг одоо удмыг аваад үлдчихсэн гээд аваад үлдсэн морь зөрийн ардын дайсан хувьсгалын эсэргүүн гэдээ булчдаг байсан гэсэн одоо тийм бодтой түүх хүртэл байдаг. Тэгэхээр надад бас нэг эмгэнэлтэй юм бол манай морьдууд их тийм яаж бодсон одоо тэр эртээр үед тэр мундаг том замыг туулж 30 гаруй сая км газруудыг дэлхий эзэлж Монголд эзэн гүрэн байгуулж хахад өнөөдрөөс ийм давжаамор байсан гэж би бодохгүй байна. Логик өгч. Тэгэхээр бидний морины бас
генийн сан энэ хамаг юм бол бас их тэр их шилмэл хүлгүүдэд дайнд ачуулаад дандаа нэг тааруу чадлагуу дороо буураа гологцснууд нь үлдээд ингэсэн нэг тийм нэг юм байдаг болов уу зүгээр нэг мэржлийн бус өнцгөөс харахад бас нэг имзэл үүсдэг. Тэгээд яг хоо бас ингээд нэг энэ Дундад Азийн мордууд, Английн мордууд, энэ Оросын төв, Оросын мордууд тэгээд арабууд бол яг хоо гойлог боловч нэг том биш. Ер нь мордуудыг энэ бусад орнуудын мордуудыг харах их гоё биерхэг том байдаг. Тэгэхээр магадгүй бас манай мордуудыг тэр нөгөө Ирлиз Монгол гэж энэ дээрээ их тийм зөв оновчтой бодлого гаргаж морныхаа ерөнхий зөв чиг хандлага руу хүч ихэг том одоо зам туулах чадвар энэ бүх юмээ ингэж байхгүй бол одоо бид нар энэ нэг давжаараад үлдсэн тааруу мордуудаа Монгол генийн сан гэж авч үлдээл нэг давжаа жижигхэн мордуудтай байгаад байх бол энэ бол одоо Монгол ахуу юугаа хадгалж байгаа биш. Харин ч бүр эсрэгээрээ болчих болов гэж би бас дотроо бодож лээдэг. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүстэй бас нэг хөөрөлцөж сонирхох юмсан гэж бас дотроо бодож лээ. Мэдээж хэрэг морь гэдэг үл яг ханы хэлдгээр бол эмчилгээ, хүний одоо сэтгэл зүйн болон бие махбодын эмчилгээнд бол аюул их тустай гэж би боддог. Энэ бол тийм болохоор Монгол хүмүүстээ ялгаа морьтой ойрхон болох. Дээрээс нь морио унаад сайхан жарга, морио унаад сайхан одоо таашаал ав гэдэг ийм том уудам тал ухнаас заяатсан байна. Тэгээд энэ их адуу малыг заяатсан байна. Тэгээд түүхэн өвдөөцүүд нээж энэ өөрсдийнх нь морины дэлгэн өссөн, давхсан одоо түүхээ бүтээсэн. Тэгэхээр бид нар уг нь энэ морьтойгоо хойрох хайцсан хэрэгтэй. Би 3 үгээ гуруулангийн 7 хоног болгон авч явж энэ морин спорт сургалтын төв дээр авчиж морь онолтын. Тэгээ одоо манай баг ч гэсэн жоохон 6-тагаас эхлээд морин дээр аягүй сайн давхдаг болсон. Хүүхдүүд дорхноос орчих юм байл. Хүмүүс бас нэг талаасаа соёл болох, боломжтой болох, нөгөө талаасаа аягүй гоё спорт бий нэмэр болдог. Мориноо давхаад, морьтойгоо харьцаж сураад, мориос аргадж хайрлаж сураад, морьтой бас уучраа олж тэр адгуусыг бас өдөрдөж сураад, ойлголт сурна гэсэн бас нөгөө талдаа урлаг их гоё юм морийг бол үнэхээр шүтгэх ёстой. Монгол орчин үеийн залуучуудад төдийлөн бас сайн мэдэхгүй байна. Энэ үнэхээр мэдэхгүй би хүртэл одоо эрт дээрээс одоо морьтойгоо харьцаж морио яахгүй явдаа гэж харамсаж одоо үгүй 50 орчим оноо боддгоо шүү дээ. Манай нутагт хүүхдийг мориор хүмүүжүүлэх нэг юм соёл ус. Намайг баалаа энэ эдний хүн жоохон ойргоо өнгөрөө босох гэдэг. Энэ жоохон хашин өнгөн хашин манхан мөр аваад. Тэр нэг жоохон бэлгээ нэг жоохон дөрөв мөтө босох гэдэг. Жоохон ахсмаар аваад өгч. Ингэж л яадаг шүү дээ. Зам байдалд нөлөөлөх гэж шүү дээ. Гоё морь өстэй гоё. Одоо тэгээд болдгсон бол нэг энэс сургаж сурах юмсан гэж бодож байна. Тэгээд хөлгөр хуваах яах вэ? Тэр өтгөр л үзчихсэн. Одоо томоос томоор бичигдэх гоё нэг тийм мөч байх бол үнэхээр догдолж, үнэхээр баярлж, үнэхээр их талархаж байна.